яг энд бид нар хожир сайхны яамд ямар судалгаа хийж байгаа гэвэл энд яг хэдэн тонн карбон байгаа юм бэ гэдэг одоо хэмжилтүүдийг тэр арга зүйнүүдийг харж агаад ингээд хийж байгаа. Энэ одоо сэргийгдэх нөөц чинь ямар их тий Монгол орн бол нэрийн баян тансаг их орн ш мэдээж хэрэг одоо гадны орнууд ч маш их судалгаа хийсээр байгаад аль ургамлын аль эрхтэнлүүн ямар хүнд металл би 2 дахин юм яриаггүй штэ 10,000 дахин 5,000 дахин их ордог тий жишээлбэл хар туглаг 0.1 мг микрограмм гэж ивэл энэ хайпераккумулятор ургамлууд чинь 10,000 5,000 дахин илүү авдаг. Энэ тухай ярьж байгаа. За, орой мэндэ. За, үзэгчтэй бүхэнд энэ сайхан орой мэндийг бид нэр Хинтэн аймгийн Бачилээс сумын одоо Хинтэн яан гэдэг газар энэ хойно маань одоо сайхан хужрын гол гэдэг гол урсж байна. Энэ сайхан газраас бид нэр хөрс судлаач доктор Ундрах хоттой ярилцах гээд энэ орой мэндийг өгч байна. Орой мэнд. Орой мэнд. За, танд бас төсөө юм дэргээ. За, баярлалаа. Монголын бас нэлийн урдаа барих хөрс судлаачтай ингээд төсөө өдрөөр нэхээр нутагт энэ сайхан Монгол орны холбоо ярих чагтах баяртай байна. Та ингээд үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За би хөрс судлаач агрономч мэрэгчлээ. Тэгээд ер нь бол яг байгаль орчинтой холбоотой суралцсан одоо сургууль маань бол Европын холбооны байгаль орчны менежмент гээд 4-5 орноор ингээд яваад зэрэг хамгаалдаг ийм одоо магистрийн сургалтанд хамрагдсан. Түүнээс гадна бас нэг их ярьж байгаагүй гэхдээ сонирхолтой байж магадгүй. Венагийн их сургуулийн ботаник тий биологийн төрөл олон зүйлийн институтэд ажиллаж бас экосистемийн загварын чиглэлээр бол өгүүлэл хэвлүүлсэн. Яг энд бид нар хожир сайхны яамд ямар судалгаа хийж байгаа гэвэл нэг 500 га газар одоо сонгож аваад энэ 500 га газар маань бол ойн төлөөлөл байна. Шигүү ургасан ой, цэрэг ургасан ойнууд байна, шатсан ойнууд байна. Мөн торлогууд байна. Тэгээд боролцоонууд их таарлаа. Тэгээд бэлчээр ингээд бүгдийг хамруулж агаад энд яг хэдэн тонн карбон байгаа юм бэ гэдэг одоо хэмжилтүүдийг бид нар тэр олон улсын карбоны тий сүлжээ түншлэлийн тэр арга зүйнүүдийг харж агаад ингээд хийж байгаа. Тэгээ мэдээж хэрэг тэр бол шинэ арга зүй биш шүү дээ. Бид нар яг хөрсөнд байгаа органик бодис эсвэл органик биш карбоныг яаж хэмждэг, тэрийг яаж нөөц байдлаар тооноор гаргаж ирэх үү, тэрэндээ хэрэгтэй бүх хэмжилтүүдийг хийж байна. За би подкастыг үзэж сонсож байгаа хүмүүсийг за мэдээж шийдвэр гаргах төвшний хүмүүс те. За хоёрдугаарт бас мэргэжлийн судлаачид, гуравдугаарт олон нийт зүгээр энгийн байгаль орчиндөө хайртай, ер нь энэ дэлхийн дулаалт гэдэг зүйл чи аюултай юм уу, аюулгүй юм уу? Миний хүүхдүүд ирээдүйд яг ямар цаг үед амьдрах юм? Бидний хүүхдүүд одоо өнөөдөр шиг өдөр болгон юм халуун, усгүй те хор бороогүй эсвэл одоо шөнө болгон юм хүүтэн цаг үед байх юм уу гэж санаа зовж маш олон хүмүүс байгаа л та тий. Тэгэхээр юм тарьж ургуулахын гол утга учир нь бол заавал модондоч шүү дээ. Ногоо өнөө цэцэг өнөө альва нэгэн урмлан авч одоо энэ хөрсийг нарны хурц гэрлээ сүдэлж чадах юм бол тэнцээ чигийг барих нь байна. Биоолзмыг одоо нэмэгдүүлэх нь байна. Энэ нь өөрөө дэлхийн дулааллын хэсэг ч юм уу тий. Манай уран амьсгалын хэсгийг хийж чадах хамгийн том зүйл юм байна гэж ерөнхийдөө товчилж орчуулж хийхэд зөв. Тийм ер нь бол ингээд тэ юм тарьдаг хүмүүс ч өөрөө миний технологи зөв гэл ингээл ярьдаг шүү дээ тэ бүгднийхэн технологи мэдээж хэрэг зөв. Гэхдээ энд бол юу явагдаад байна гэхээр ус чигийг ургамалд хүрэлцээтэй тэр хэмжээнд нь байлгах. Тэхийн тулд нэг хүн одоо хөрсөндөө аль болохоор ууршилтыг багасгаад сүрлэн урчмал юм уу бас геологийн үрэлэнгийн нэг судалгаа сонсч ирсэн чулуу тавьж гэдэг юм уу те ингээд өртөс тавьж болно ингээд ууршилтыг багасгаж байгаа тэр нь тэр хүнд технологи. Тэгээ нөгөө талаасаа бол аль болохоор ингээд тэр нормыг багасгаад шимт ижэл ус чигийн те
баг хэрэгэл хийж гэдэг юм уу, байгальд ойр байлга хийж гэдэг юм уу те. Тэр хүн болгон яг нэг өөрийн гэсэн технологи гэж яриад байгаа. Тэр нь бол яг хоо энэ экологид ээлтэй те, экологид ойр аргаар оруулах гэж байна уу, эсвэл одоо интенсив эрчимжүүлж те. Эрчимжүүлж ургах юм бол ургац нь нэгсэл, тэгэл ургац ихсэх юм бол үндэс ихсэл, ахаал үндэс чинь нэгсэж байгаа юм чи хөрсөнд органик процесс ихсэх маягаар ингээд нөгөө нэг өөр өөрийн технологиороо ингээд тарьж байгаа. Тэр бүхэн зөв. Тин дотор цаана юу яваад байна гэхэлэр аль болохоор үндсээрээ усыг авах магадлал нэгсэж явах хэвээр, хоол тэжээлийг авах магадлал нэгсэж явах хэвээр тий. Хөрсөн ингээд жигтэй байх хэвээр, хурд тундас бүх тэр хүчин зүйлүүд нь нэг дор байх хэвээр ч гэдэг юм. Ерөөсөө л ургамлан бүрхөвч бий болох хэрэгтэй. Тэгээ ургамлан бүрхөвч бий болох юм бол дэж хэрэг цөлжилт тий. Ингээл хөрсний илэгдэл өвдрөөс салхинд хийсгээ болно. Газрын дороод л багасна, нуралт багасна тий. Бэлчээрийн талхагдал ингээл тэгэл энэ бүгд чинь энэ агаарт байгаа нөөц хүчлийнхийг тэр ургамлын биедэл шингээж хөрсөнд ургамал тарих тусмал хар шорон хөрс үүснэ. Тэгэл ингээл ялцмаг үүснэ. Инхлэр зэрэг Тэгэхээр энэ хөрсийг ойлгоно. Хөрсийг ойлгоод түнд нь тохирсон хариу арга хэмжээг тохируулж сурсан хүн бол маш олон тэрбум төгрөгийг хэмнэж, маш олон тэрбум төгрөгийг бас ургуулах юм шиг одоо харагдаад идэг байхгүй. Зарим тариаланчид бас хэлдэг штэ. Хүмүүс бол алтыг ухаад болдог бол би алтыг тариад бий болгодог юм ааш гэж бас би сонсч байсан тий. Тэгэхээр энэ хүмүүс яг ингээд нэг хөрс судалгааг одоо энэ дата мэдүүлэлтэд харьцааг энэ хэрхэн хүлээж авдаг вэ? Ялангуяа одоо энэ шийдвэр гаргах төвшний тий. Тэг бас их мэдлэлтэй одоо мөнгө санхүүгийн чадамжтай боломжтой хүмүүс энэ асуудлыг ер нь ойлгодог. За ямар ч үсэн явж байна тий. Мэдээж хэрэг өнөөдөр хөрсний урвалын орчин шүлтлэг байна гэд бид нар тэрийг тий ингээд хөрсний механик бүрэлдэхүүн ил шавар тоосны харьцаа ийм байна гэд бид нар одоо нуурын лагийг л авчирч нэмж тэгэхгүй л бол эн чинь 40 50 жилээр ингэж өөрчлөгддөг ийм үзүүлэлтүүд болохоор бид нар одоо жоохон орж байгаа хурд тундс юм уу услгаа ч юм уу тий тэр одоо хүн ухаан зарж л юм ургуулах тэрлэг бол ер нь явна шүү дээ. Гэхдээ ер нь болохгүй бүтгүй гэж байхгүй. Тэгээд энэ нэр чи аюул том асуудал. Тэр технологи нэ, хүн нэ, хэрэгцээнд байна тий. Ингээ бодлого шийдвэрүүч гэсэн ингээл гарч ийн аюул зөв гарч ийн. Гэтэл нөгөө санхүүжилт. Мэдээд байгаа хэрнээ тэр мөнгөө зарцуулж Израиль хүмүүс болвол ерөөсөө биднээс ялгаатай нь би маш олон удаа энэ өгүүлбэрийг хэлжсэн. Израиль хүмүүс биднээс илүү нь ерөөсөө л номон дээр байдаг зүйлийг маш их мөнгө зарцуулаад яг тэр номон дээр байдаг онолыг яг практикт буулгаж чадсан тийм л ард түмэн санагцсан. Би тэр Cropix, Netafimi компаниуд дээр очиж бас яг харж байгаад яг л мөнгөтэйсэн бол би ч гэсэн их байсан. Манай орныхан ч гэсэн их байсан. Манай тариаланчид, экологчид нөхөс зэрэгээлтийн те энэ байтгааг л хийх байсан гэдэг. Тэгэхээр энэ дэр зөрөгтэй мөнгө тавьж өгөх хэрэгтэй. Тийм л асуудал. Ерөнхийдөө бол мэдээж хэрэг одоо гадны орнууд ч маш их судалгаа хийсээр байгаад аль ургамлын аль эрхтэнлүүн ямар хүнд металл би 2 дахин юм яриаггүй шүү дээ. 10,000 дахин, 5,000 дахин их ордог тий. Жишээлбэл хар туглаг 0.1 мг микрограмм гэж ивэл энэ хайпераккумулятор ургамлууд чинь 10,000, 5,000 дахин илүү авдаг. Энэ тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр ургамлуудын мэдээлэлгүйгээр одоо мэдээж хэрэг газар тариалангийн талбай дээр одоо эрүүл хооллох хүсэлтэй тэгээд шинэ ногоо хэрэглэх хүсэлтэй эсвэл зүгээр ингээд зочноо дайлах хүсэлтэй гэхээр бид нар одоо нэг Монгол байхгүй болохоор энэ одоо гадаадаас ирснийг тэрийг авч хэрэглэж байгаа шүү дээ. Тэгээд би энэ хэрэглэгчтэйг энийг бас аягүй сайн мэддэг байгаасаа гэж боддог. Хоёрдугаарт энэ миний ойлгож байгаа хүнд металлын бохирдол бол хүний биед ихсгэлээр хүмүүсийг догшин ширүүн ууртай болгодог гэж би ойлгож байгаа. Тэгээд нөгөө тоо мэдээ байхгүй болохоор би шууд хэлж чадахгүй л дээ. Тэгтээ яг дотроо бодож явдаг юм маань гэх юм бол шинжилүүлэх хэрэгтэй. Ядаж одоо энэ нөгөө хүүхдийн хоолны хөтөлбөр гэдэг үдийн хоолны хөтөлбөр гэж шүү дээ. Тэрэнд худалдаа авалт хийж байгаа бүх хүнсүүдийг болвол тодорхой хугацаанд тий 2 сард нэг удаа ч юм уу эсвэл тохиолдлоор ч юм уу тий рандом байдлаар ч юм уу авал шатаагаал үзчих. Тэгээд үндэсний элементийн SGS 40 элементийг 29,000 төгрөгөөр шинжилж байна. Тэгээд үзчих боломжтой байхгүй. Тэгэхээр одоо доктор Гүндэгмаа тий одоо өндөр уулын одоо ургамлын судалгаан дээр болохоор хэлэхдээ Монголд байгаа 3,000 гаруй одоо зүйлийн ургамлын 1,000 гаруй нь бол энэ
цаг уурын өөрчлөлтөөр бол байхгүй болох эрсдэлтэй ч гэдэг юм уу тэгж хэлжсэн л да. Өнөөдөр бид нар энэ хинтээ хаантын одоо тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэр дээр олон судлаачтай яриад төрөл бүрийн дата мэдээллүүдийг цуглуулж байна тий. Тэгэхээр энэ дата мэдээллүүдийг цуглуулна гэдэг нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ? Авалж авсан мэдээллүүдээ үндэслээд бид нар цаашдаа ямар хариу арга хэмжээ хийх боломжтой вэ? Ер нь энэ дата мэдээллийг цуглуулна гэдэг маань өөрөө тэр одоо жишээлбэл ургамлын тархалт гэвэл ургамлын одоо тэр ургалтанд амьдрах орчинд нөлөөлдөг тэр хүчин зүйлүүдийн дата мэдээлэл нь цуг явах хэрэгтэй. Гэтэл яг манайх ч нөгөө тогтолцоон жоохон өөр ус цаг уурын институтээр дата мэдээлэл нь тусдаа, геологийн хүрээлэн дээр хөрсөн тусдаа тий үндэсний геологийн алба бол бас маш мундаг ажилладаг шүү дээ. Тэгээд тэнд бол одоо бас гео мэдээллүүд нь тусдаа, батангийн хүрээлэн дээр ургамлын одоо цэгм датанууд нь энэ удаа бол хаант тусгай хамгаалалтын газар бол энэ тустай байгаа олон мэргэжлүүдийг ерөнхийдөө нийт дор цуглуулчихсан байна. Тийм учраас хаан хинтээ тусгай хамгаалалтын газрын одоо бас нэг хийж байгаа маш гоё идэвхтэй ажил гэвэл нийт судлаачтай бүх төрөл зүйлийг судалдаг судлаачдыг цуглуулж одоо мониторингийн цэгүүдийг бий болгож үүсгээд аль болохоор бүх тэр хүчин зүйлүүдийн дата мэдээллийг цуглуулах тий одоо энэ ургамлууд юу вэ, амтан одоо юу вэ тэр тархалтын бүх мэдээллүүдийг цуглуулж авах одоо ийм ажлууд сүүлийн 5 жил ингээд хийгээд явж байгаа. 2012-оос 19 онд нийтдээ 300-аад хөрс судлаачид Монголд ирсэн. Тэгээд би өөрөө бол нэг ойролцоогоор нэг 30 гаруй орны хөрсийг бол яг хөцөлт хийж ийм хөрсөө тийм ээ. Тэгээ багш нараараа тий заалгаж ингэж явсан бас аацтай. За ер нь ингээд сүүлийн үед бас үйлдвэрлэлийнхэнтэй ингээд хамтраад ингээд ажиллаж байгаад бол бодогдож байгаа юм юу вэ гэвэл яг судлаачид дэндүү тасархаа би ч гэсэн өөрөө их юм тасарсан зүгээр л судалгаа хийгээл тэ бичээл ингээд зэрэг авах тэ ингээд 6 дипломны араас ингээд өдөр шөнөжгөө явжсан. Одоо бол яг эргээд ингээд яг энэ өнцгөөс ингээд харахад бол яг судлаач нарын үр дүн болвол яг одоо үйлдвэрлэлд технологи нэвтрүүлж идэг. Тэгээд нэг талаас судлаач ингэж хараад бол энийг нэвтрүүлсэн бол энэ хүн маш их мөнгө цаг тий хөрөнгөө хэмнэх байсан юм да гэд хараад бодоод сууж идэг. Тийм дутагдаад байгаа юм тийм тэр технологиудыг сурталчилдаг, нэвтрүүлдэг төвүүд бас байхгүй юм болов уу гэж хараад байгаа. Тэгээд юу юм бэлээ? Хуулийн хүрээ нь бол маш гоё. Боломжтой. Итахан технологи дамжуулах төвүүд ажиллах хинэн тэр роялти лиценз тэр өмчлөх хэрэг зохиогч эрх авах энэ гэдэг хуулийн хүрээ нь бол маш итахан юм билээ. Одоо хэрэгжүүлэх л шаардлагатай. Ингээд ажиллаж үзсэн. Тэгээд яг л Монголд ингээд төсөл авах гэдэг шиг шин санаа хэрэгтэй. Тэгэхээр ингээд шин нэр хэрэгтэй болдог. Тэгэл одоо юу гэх те ингээд шилэх ухааны секси нэрч гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар ингээд гоё нэр өгөөл мэдээж хэрэг ингээд тэгээд эцээцт бол яг л карбон шингээлт гэдэг чинь хөрсний органик бодисыг ихсгэх тэгээд ургамлыг их ургуулах. Бараг юм тарж ургуулах бол бараг дараагийн асуудал байгаа байхгүй юу? Энэ одоо сэргээгдэх нөөц чинь ямар их тий Монгол орн бол нэрийн баян тансаг их орн шүү дээ тий. Би ч бас 15 16 жил гадаад дэсэн болохоор одоо хүний нутгийн Альпийн нуруунд дэр ч юм уу тэр Стокгольмын Эдинбургийн касл дэр ч юм уу Австралид ингээл очил зогсож байгаад гоё. Гэтэ яг нөгөө минийх биш болохоор бас тийм гоё сэтгэл мэдээж хэрэг төрсөн ч гэсэн минийх биш болохоор минийх л биш байдаг юм байлээ л дээ. Тэр хүмүүс яг ч явж байгаа гэсэн чи ингээд аргалыг хүзүүнээс нь ингээд зууж байгаа тийм ирвсний зураг авах гээд ингээд бид нэр явж байгаа гэд ярьжсэн байхгүй юу? Тийм үү гэд өнгөрсөн. Тэгээ сүүлд нь нөгөө хөрс судлаачтай аваад бид нар чинь нэг удаа 105,000 км ингээл явна. Тэгээ тэр элсэн тасархайн урталт нэг пирамид жижигхэн болгох. Тэрний хажуудлын яг тэр Баян говийн одоо яг уртхан талт байдаг уулан дээр гараад ингээд хараа зогсож исэн Америкууд байсан, Австралиуд байсан. Тэд нар маань хоорондоо ярьж байгаа байхгүй юу? За энэ бол ингээд ерөөсө Холливуудад $1 сая өстой ноон гэрлэр зарагдах сцен байна.
тэнд чинь нөгөө элсэн тасархаа ямар гоё үлээ те. Яг наадталт нь Баянговын тэрүүгээр те гол урсцсан нөгөө хүн тарнуулч ингээд хүүгээд харагдж идэг. Одоо тэр нөгөө хаан бууз байгаа чинь тэр үйлчлэгийн хэсэг байхгүй. Тэгэд их гоё. Тэгээ ингээд дээрэс нь ингэж харчаад өстө энд ингээд Холливуд бол шууд $1 сая ингээд тавихад бэлэн ийм гоё сцен байна.